За паркетын шал гэдэг маань углуурхтай ширхгийн хавтанцар материал байгаа. Хоёр талдаа уулзаад нөгөө хоёр талдаа дараагийн залгаанд уулзаж явдаг. За тэгэд паркетын шалыг шахахдаа бид нар 50% дээр зөрүүлэхийг явуулах эсвэл 3-ны 1 дээр зөрүүлэг явах гэх мэтчлэн өөрөөр аргууд байдаг. Энийг бол хэрэглэгч өөрөө сонголтоороо шийднэ. За 50% дээр бид нар зөрүүлгийг хийж явах юм бол хаягдлын зөсвөр маш бага гарна. За 3-ны 1-ээр зөрүүлж явах юм бол үзмж илүү нэмэгдэх гэх мэт сонголтын асуудал байдаг байгаа. За тэгээ паркет маань өөрөө урт талдаа нэг залгаа, богино талдаа нэг залгаа байгаа. Тэгэхээр өрөөний хуваалтын хувьд богино залгаа талдаа олон уул зөрүүлсэн гэсэн үг, урт талдаа цөөн уул зөрүүлсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар паркета шахах чиглэлээ сонгохдоо цонхны харалдаа уртаашаа эсвэл өрөөнийхэн уртаашаа гэдэг чиглэлийг сонгох нь илүү зохимжтой байдаг. За тэгээд паркетны маань залгаа болгон дээр нарийн тоос орох эсвэл тухайн өрөөний чигшил өөрчлөгдөхөөс хамаарат энэ материал маань тодорхой хэмжээний хөдөлгөөнд оршдог материал байгаа. Тийм учраас бид нар энэ ханы зах дээр дунджаар 5 мм-ийн зай авч тухайн материалын хөдөлгөөнийг шингээх зорилгоор авч үлддэг байгаа. За тэгэхээр хан гэдэг маань бага нь энэ хан. За тэгээ өрөө тусгаарлах хан хаалганы хэсэг гээд бүгдийн дээр нь яг энэ зайгаа авч явна гэж ойлгох нэ. За паркетын шалны хавтан маань зүсэр орсон тохиолдолд зүсгсэн тал маань ашиглагдах боломжгүй байдаг. Энэ талдаа углуурга маань үлдэж байгаа. Углуургатай талууд маань ашиглагдана. Хэрвээ зүсэр орсон тал байх юм бол энэ зөвхөн ханан талдаа ашиглагдана. Бусад паркеттайгаа уулзах боломжгүй. За тэгээд бид нар паркетыг өрөө хооронд үргэлжлүүлж шахаж болдог. Гэхдээ энэ маань урт талын шов таарсан тохиолдолд энэ дээр эрсдэл үүсэхгүй. Хамгийн гол нь энэ хаалгатай ханы энэ зайг яг нөгөө тухайн авах ёстой зайгаа авч явсан байх ёстой. Паркет маань хөдөлгөөнд ороход энэ хэсгийн зай маань ажиллаж авах ёстой. Хэрвээ богино залгаа маань энэ хаалгыг дайран өнгөрж ивэл энэ дээр таслалт хийж ам дарагч хийж өгөхгүй бол хит олон богино залгаа нэг дор цугласнаар паркет маань босох эрсдэл үүсдэг байгаа шүү.